За сайн бацгаана уу? Өнөөдөр би та нартайгаа нэг бяцхан хөөрхөн дасгал хамттай ажиллая гэж бодоод ороод ирлээ. Тэгэхээр энэхүү дасгалыг ажиллахын өмнө би та нарт өөрийгөө эхлээд танилцуулчихъя. Миний нэр Цэцгий. Би маш их аялах хоббитэй. Тийм учраас Европ даяар одоо тийм ээ аялангаа, лайф and love coach чиглэлээр ажиллаж амьдардаг тийм нэг мөсг байгаамаа. За тэгээ өнөөдрийн миний та нартай хийх дасгалын нэр маань хайрын хэмжүүр гэдэг дасгалыг би та нартай хийхээр шийдлээ. За тэгвэл хайрын хэмжүүр буюу аз жаргалын хэмжүүр. Энэ хайрын хэмжүүр, аз жаргалын хэмжүүрийг тийм ээ яагаад би тодорхойлох хэрэгтэй байдгийг, яагаад энэ амьдрал тийм чухал байд юм бэ гэдгийг би та нарт бяцхан үгээр хэлээд өгч. Нэгэн хэсэг тийм ээ бүр одоо тийм эмгтэй лам нар буюу гэлэнмаа тийм ноонойгуудаас судалгаа авсан маа. Тэр судалгаандаа бид нар одоо тийм ээ хүмүүсийг өдөр болгон ямарваа нэгэн байдлаар ингээд журналинг буюу тийм ээ өөрийнх нь сэтгэгдлийг бичүүлээд ингээд аз жаргалтай байна уу, айл эсвэл чиний сэтгэл аз жаргалгүй байна уу гэдэг тийм сэтгэгдлийг нь бичүүлээл ингээд хураагаад аваад байсан ба. За ингээд нэг 20 жилийн дараа өнөө хүмүүсийн судалгаагаа харахад тухайн үедээ өөрийгөө маш аз жаргалтайгаар төсөөлж байсан. Өөрөөр хэлбэл аз жаргалыг өөрийн биедээр мэдэрч байсан ноонойгууд буюу тэр эмэгтэйчүүд 80-90 тэр битэл бүр урт наслсан байгаа хгүй 90% тэгж урт наслсан ба. За өнөө болохоор нэг хэсэг нь болохоор аз жаргалгүй байна. Би одоо тийм ээ энэ ажлыг хийж байгаадаа одоо тийм их аз жаргалгүй байна. Тэгж ингэж гэл ингээл бичсэн тийм одоо аз жаргалгүй хүмүүс нь болохоор ерөөсө 30% нь 80 наслсан байна гэж. За ингээ бодохоор аз жаргал гэдгийг бид өөрсдөө дотроо төвлөрүүлж чадсанараа бид нар наацх нь урт наслах тийм нэг боломжтой байгаа байхгүй. За тэгвэл энэхүү дасгал маань яаж эхлэх вэ гэхээр яг үннийг хэлэхэд өнөөдөр цөмөрөө тийм ээ 3 ширхэг тийм аз жаргалын тийм багнуудтай танилцсан. Одоо энэ аз жаргалын дасгалыг хийх юм би та нараас нэг асуулт асуучих. Чи яг одоо аз жаргалтай байна уу? Өөр дотроо бодоорой. Аль эсвэл та нар комент хэлбэрээр бүр бичиж болно тийм ээ. Аз жаргалын хэмжүүрийг цөмөрөө 1-ээс 10 гэдэг тийм ээ төвшөнд хуваагаад үзчих. Тэгвэл яг одоо чиний байгаа хэлбэр маань аз жаргалын хэмжүүрийн аль хэсэгт байна вэ? Энийг өөр дээрээ цээжлээд авчих. Аль эсвэл энэ доор биччих тийм ээ. Магадгүй зарим нь 5 гэж бичиж магадгүй. За одоо тийм ээ. Яг тэ нэг дундчил байна. 5 л байх шиг байна да. Энэ бол миний одоо байнгын хэмжүүр дээ гэдэг маягаар 5 гэж бичиж магадгүй. Аль эсвэл нэг хэсэг нь би өстө 9 дээр нь 10 дээр нь би өстө шинхэн дурлалчихсан. Аль эсвэл би шинхэн бэбигээ төрүүлчихсэн. Аз жаргалтай өмч чинь, хайр дурлалтай өмч чинь, шинхэн ажил төрөлд орсон. Аз жаргалтай байна гэх мэтэр 9-10 руу хэлж магадгүй тийм ээ. За тэгвэл энд нэгэн бүсгэн байна 3 гэж бичсэн байна. Ямар нэгэн тийм ээ санаа сэтгэлийг нь зовоосон бодол байгаа болоод энэ хүнийг ингээд тийм ээ доош нь ингэж аз жаргалын хэмжүүрийг нь татсан аль эсвэл үйл явдал нөхцөл байдал тохиолдсон болж таарна тийм ээ. За одоо тэгвэл энэ дасгалыг хамтдаа хийгээд үзье бүгдээрээ. За хамгийн түрүүнд энэ дасгалыг хийхдээ би та нарт хэлсэн аз жаргалын одоо тийм ээ төвшнийг цөмөр 3 хэсэгт хуваачна. 3 хэсэгт хуваачна. Өөрөөр хэлбэл 3 багантай гэж бодчих. Одоо тэгвэл та нар дотроо бодоорой за. Бүгдээрээ дотроо бод. Хизээ нэгэн цагт хин нэгэн чамайг хамгийн гоё аз жаргалтай болгож байсан тэр моментуудыг нэг бодоод үзтээ. Би та нарт 30 секундээс 1 минутын зай өгье. Та нар тэрэн дээр тийм ээ аз жаргалтай байсан үеэ бичээд үз. Магадгүй чи сургуульд ороод өөрийгөө аз жаргалтайгаар төсөөлж исэн байж болно. Аль эсвэл анхныхаа алтан тавыг аваад, онцыг аваад ээжтэй аавд авчирч үзүүлээд аз жаргалыг чи мэдэрч байсан болно. Аль эсвэл чи дөнгөж тийм ээ бэбигээ төрүүлчихэд аз жаргалыг мэдэрч байсан байж болно. Аль эсвэл ямар нэгэн байдлаар амжилт үзүүлээд ээжигээ аавыгаа аз жаргалтай байхыг нь хараад чи аз жаргалыг мэдэрч байсан болно. Яг ямар үед чи энэ аз жаргалыг мэдэрч байсан бэ? За энэ аз жаргалыг би хэдийд хинээс мэдэрч байсан бэ гэдэг дасгалыг хийж байх үед хэр хурдан энэ жишээнүүд та нарт орж ирж байна. Тийм ээ? Тэрэн дээр нэг анзаарчаарай. За та нар анзаарч байгаа бол яг энэ аз жаргал минь бидний дандаа өнгөрсний туршлага дээр ингээд тийм ээ үндэслэгдээд яваад байгааг харж байна уу тийм ээ? Тэдэн онд тэгж би нэг тэгж билээ. Аль эсвэл тийм ээ өчигдөр би амар гоё палаж аваад
Хэвээ надаа аюу гоё зохичсэн. Амар удаан хайсан палаж аваад би хэвээ аюу баярлсан. Амар гоё гутал авсан штэ палажинда таарсан. Юу ч яаж болно. Ямар юм та нарыг аз жаргалтай болгов? Аль эсвэл маш гоё ном уншсан уу та нар? Тийм ээ? За энэ дээр та нар нилээдэн жишээ олоо бичсэн гэж би найдаж байна. За тэгвэл одоо дараагийн аз жаргалын одоо баган руугаа оръё. Тэр аз жаргалын багна гэдэг мэн ямарваа нэг ямыг бид суралцснараа хөгжснөөрөө өөрөө өөртөө аз жаргалыг бүтээсэн юм ээ гэдэг баггүй. За тэгвэл энэ юу байж болох вэ? Би маш гоё ном уншсанаас болоод тийм ээ тэр номыг уншаад би өөрийнхөө хар хүнцгийг өөрчилсөн байж болно. Аль эсвэл би хин нэгний сургалтанд сууснараа хүүхдтэйгээ хийгээд идэг гэсэн хэрүүлээ. Аль эсвэл нөхөртөө харилцаад байсан эвгүй харилцаагаа би даван тулсан байж болно. Аль эсвэл одоо юу байж болох вэ? Тийм ээ? Би одоо маш гоё сэтгэл зүйн ном уншсныхаа улмаас хор хөнөөлтэй хайрын харилцаагаа маш гоё аз жаргалтай харилцаагаар сольж чадсан байж болно. Аль эсвэл би 4 жил, 3 жил тийм ээ их сургууль сурсны хүчинд би диплом гэдэг юмыг аваад амьдралынхаа одоо тийм ээ надад аз жаргал болох ажлыг олсон байж болно. Юу ч байж болно. Энэ бол бидний аз жаргалын 2 дахь багна гэж нэрлэж болно. Энэ бидний яг тийм ээ хөгжлийн улмаас аль эсвэл бид өөрсдөндөө ямар нэг юмыг суралцсны улмаас бий болгож байгаа аз жаргал юм. За энэ дээр та нар тийм ээ энэ 30 секундээс 1 минутын дотор ингээл маш хурдан бодсон ба. Надад би тэгж нэг аз жаргалтай байж л. Тэгж илээ гэд. За тэгвэл одоо дараагийн аз жаргалын одоо тийм ээ баган маань юун дээр суурилдаг вэ гэхээр бид өгснийхаа хэрээр хин нэгэнд үйлчилснийхаа хэрээр аз жаргалыг мэдрэх үе. За энэ дээр та нар нэг өөрсдөө төвлөрүүлээ бодож. Хүн гэдэг нийгмийн амьтан гэдэг яг энэ дээр олж харагддаг тийм ээ. Бид нийгмийн амьтан учраас бид өгснийхаа хэрээр авч яадаг байхгүй. За тэгвэл чи хизээ хинт яаж өгсөндөө өөрийгөө аз жаргалтай тооцож байсан бэ? За ээжүүд аавууд та нар бодох юм бол дөнгөж хүүхдэд төрүүлчихэд хүүхдийнхаа тийм ээ буулгасан тоглоом, хүүхдийнхаа одоо юу гэдгийг шээсэн баасан памперсыг хүртэл солихдоо хайр буцалж байгаа л бид нар өнөөхөө хийдэг штэ тийм ээ. Бүр аз жаргалыг мэдрэл хийдэг. Бид нар хүүхдүүддээ үйлчилдэг. Бид нар хүүхдүүддээ хайрыг өгдөг. За тэр 0-1 2 наснд бол бид нар цэвэр өгдөг. Яг энэ үедээ бид хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. За яг энэ үеэ бодож байгаа. Би хизээ хинт хамгийн сүүлд юу өгснөөрөө би аз жаргалыг илүү их мэдэрсэн бэ. Магадгүй чи өчигдөр тийм ээ гонглж явсан нэгэнд маш сайхан үг хэлсэн байж магадгүй. Битгий тийм ээ одоо ийм юм бууж өгөө. Чинээс илүү чадна штэ. Би чамд итгэж байна. Тийм ээ юу ч хэлсэн байж магадгүй. Юу ч хэлж чи тэр хүнийг одоо тийм ээ ямар нэгэн байдлаар хүч чадалтай тийм ондоо хүн болгосон байж болно. Тэр хүн одоо тийм ээ яг чамаас баярлаа. Яг л энэ үг надад дутаад байсан. Баярлаа. Яг л энэ зүйл надад дутаад байсан гэдэг аз жаргалыг мэдэрээд чи тэрнээс нь болж аз жаргалтай болж исэн тохиолдол хийзээвэ. За чи энийг ингээд бичиж. Хэрвээ та нар энэ дасгалыг тийм ээ үнэхээр хийж чадахгүй бол бид нар бүхий л амьдралын талбар дээр бодоод үзэх хэрэгтэй. Бидний амьдралын талбар маань юу байж болох вэ гэхээр тийм ээ мөнгө санхүүгийн талбар байж болно. Гэр бүл харилцааны талбар байж болно. Найз нөхөд орчны талбар байж болно. Одоо дээр нэмээд ажил төрлийн карьерийн талбар байж болно. Эрүүл мэндийн талбар байж болно. Эрүүл мэндийн талбараа дотор нь одоо тийм ээ сэтгэлийн эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд гэдээ хуваачиж болно. За ингээд бодохоор тийм ээ бид нар одоо аз жаргалыг ингээд ямар нэгэн байдлаар мэдэрсэн байна. За одоо тэгвэл би та нараас асууя. Би та нараас дасгал эхлэхийн өмнө тийм ээ аз жаргалын хэмжээсээ та нар өөртөө тодорхойл гэж хэлсэн. Тэгвэл одоо та нар ахаад өөрөөсөө асуу. Аз жаргалын хэмжүүр чинь яг энэ дасгалыг хийснээр арай ихсүү, аль эсвэл багасвуу? Арай жоохон ихссэн байна уу? Тийм ээ? Би та нарыг бол ихсэн гэдэгт итгэж байна. Яг үүндээ би та нарт тийм ээ та нарын одоо амьдралд зовлон болоод байгаа мөнгийг өгсөнгөө би та нарын амьдралд тийм зовлон болоод байгаа эрүүл биеийг өгсөнгөө одоо тийм ээ тэгсэн хэрнээ та нарын сэтгэл гэдэг юм тийм ээ ямар нэгэн хэмжээгээр дээшлээд ирж байгаа. Энэ бол бидний
одоо тийм сэтгэлгээгээ тэлж буюу одоо хар хөнцгөөл өөрчилж чадсантай холбоотой байхгүй. Тэгэхээр би танарт амьдралыг арай өөрөөр гоё харах боломжийг өгөхөд л тусалж байгаа. За тэгвэл одоо цөмөрөө дараагийн асуулт. Хэрвээ та нарын тийм ээ одоо аз жаргалын түвшин багасаа нэмэгдсэн бол дараагийн асуулт би танараас асууя. Чиний аз жаргал, чи 3 түвшний аз жаргал, 3 одоо тийм ээ баган дээр аз жаргалаа тодорхойлсон. Чиний аз жаргал, энэхүү 3 аз жаргалын яг хаана илүүтэй их төвлөрч байна? Хаана илүүтэй их төвлөрч байна? Чи аль тийм ээ талбар дээр аз жаргалыг бичгэд ямар ч одоо торлоггүйгээр шууд биччихсэн. Ямар талбар дээр чи илүүтэй их бодох ёстой болсон. Тэрийгээ чи нэг өөртөө тунгаагаад боддоо. Хүн гэдэг энерги амьтан тийм ээ. Ерөөсөө бид тэр чигээрээ энерги. Бид хаана юунд тийм ээ анхаарлаа төвлөрүүлж тийшээ бидний бүх энерги урсч байдаг байхгүй юу? Яг энэ утгаараа яах вэ? Хэрвээ би аз жаргалыг тийм ээ нэгдүгээр аз жаргал буюу хин нэгнээс авах аз жаргалд илүүтэй их төвлөрүүлжэвэл би дандаа тэн дээрээ л аз жаргалаа ингээл хайсаар байх болно. А хэрвээ би өнөөдөр суралцснараа мэдснээрээ өнөөдөр би ямар нэгэн асуудлыг өөрөө ялан дийлснээрээ тийм ээ асуудлыг шийдвэрлэдэг нэгэн болж чадсан бол миний хамаг анхаарал тийшээ төвлөрнө. Аль эсвэл цаанаасаа нэг өгж идэг хүн бүхэнд хайр өгж идэг, хүн бүхэнд мэдлэг өгж идэг, хүн бүхэнд туршлага өгж идэг, аль эсвэл нэг цаанаасаа нэг гоё эмпатитай тийм хүмүүс идэг, хүнлэг зөөлөн энэрэнгүй хүмүүс идэг тийм ээ өгч идэг. Тэр хүмүүсийн анхаарал бол дандаа өгөхөд төвлөрч идэг. Мэ чамд ийм л юм хэрэгтэй байх шиг. Чамд одоо нэг сайхан инээмсэглэл дутуу байх шиг байна. Сайхан инээч. Чамд одоо энэ үг л дутуу байх шиг байна. Энэ гэдэг нь үг өгдөг тийм ээ. Тэгэхээр чи аль одоо тийм ээ аз жаргал дээр өөрийгөө төвлөрүүлж чадчихна гэдэг дээр өөрийгөө нэг бодоод үз. За тэгвэл зарим хүн хэлэх байх. Би өстө нэр хамгийн анхны тийм ээ. Би аягүй гоё хайрыг мэдэрсэн юм байна. Хүүхэд байхдаа би хайрыг мэдэрч өссөн юм байна. Тэрэн дээр би бол өстө тоо томшгүй их аз жаргалыг мэдэрч. Тэрнээс хойш надад аз жаргалыг мэдэрх гэсэн чинь нэг тийм одоо тохиолдол орж ирсэнгүй шүү дээ гэх хүн байж магадгүй тийм ээ. За тэгвэл яг одоо энд л бидний нөгөө амьдралыг харах үндэс гэдэг гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл бид тийм ээ энэхүү хоёр аз жаргалын 2 дахь баганд буюу 3 дахь баган дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх тусмаа бидний амьдрал өдрөөс өдөрт аз жаргалтай болох боломжтой болж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр нэг дэх амьдрал, нэг дэх аз жаргалын төвшин маань үнэн хэрэгтээ дурсамжийн аз жаргалууд юм байна. Зүгээр л бид өнгөрсөнд тийм ээ амьдраад байгаа. Тэгэхэд их гоё байж үлээ. Тэгэхэд гоё байж үлээ. Ээж минь намайг их хайрладаг байж үлээ. Тэр миний хайр тийм ээ одоо магадгүй хин нэгний хайр дурлал нь салаад явсан байж болно. Аль эсвэл бүр ямар нэгэн өвчин зовлонгоор өнгөрсөн байж болно. Тэр үед л би жинхэнэ аз жаргалтай байж үлээ. Ийм хайр надад одоо алгатаа ч юм уу. Яг тэрэн дээр төвлөрүүлж байгаа бол чи аз жаргалыг өөрөө бүтээж буюу суралцаж, бүтээж аль эсвэл өгч дахин аз жаргалтай болох амьдралыг бий болгож чаднаа гэдгийг би энэгээр та нарт хэлэх гэсэн. Өөрөөр хэлбэл чи нэгдүгээр ихтер хамаагүй их тийм ээ цаг хугацаа, анхаарал халамж бүх цагаа тийшээ зориулаад бүх анхаарлаа тийшээ төвлөрүүлээд байгаа бол чи өнгөрсөндөө л дуусчих гээд байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл чиний аз жаргал ингээ хязгаарлагдмал болоод байгаа. Дурсамжаас бий болдог аз жаргал буюу одоо өнгөрснөөс хэн нэгэн чамд анхаарал тавьснаар хэн нэгэн чамд хайрыг өгснөөр ч авдаг аз жаргал. Энэ бол маш их хязгаарлагдмал. Бид нар сурах юм ямарваа нэгэн ямыг шинээр бүтээх байдал хязгааргүй их байдаг байхгүй. Тийм учраас бид нар 2 дээр аль эсвэл 3 дээр тийм ээ саяны 2 төвшингийн 2 багны 2 дээр 3 дээр аз жаргалаа төвлөрүүлээд авах юм бол бид нар өнөөдөр хамгийн их аз жаргалтай болж байна. За тэгвэл би одоо дараагийн асуулт та нараас асууя л та. Та нар өглөө ажилдаа явахдаа юу бодож ажилдаа явдаг вэ? Би өнөөдөр ажилдаа явснараа хин нэгэнд тийм ээ магадгүй шинэ ажилтнанд юм зааж сургана. Аль эсвэл би багш бол хүмүүст би шинийг сургана, мэдрэгүүлнэ. Хүн бүхний одоо тийм ээ харах үнцэг бодох бодлыг би нэлээд их төвшөнд өндөр болгож өгнө гэсэн хүсэл мөрөөдөлтэй аз жаргалтайгаар ажилдаа явдгүй. Аль эсвэл энэ ажилд явахгүй бол би амьдрч чадахгүй юм чинь дээ. Энэ ажлыг хийхгүй л бол би хүүхдүүдэд тийжих мөнгөгүй юм чинь дээ. Энэ ажлыг хийж ижил би одоо лизингээ төлөх юм чинь дээ гэдэг байдлаар ажилдаа явж байна уу?
Тийм ээ. Энэ дээр одоо бидний яг өнөө сэтгэлгээгээ тэлэх гэдэг юм гарч ирэх юм байна. Би та нарт нэгэн жишээ ярил л да. Ингээд нэг хэсэг хүмүүс ингээд сүм барих ажил хийж байсан байна, тийм ээ. Сүм бариад ингээд ажиллаж байсан чинь ингээд хүн очиод хамгийн захад маш аз жаргалтай бүр ингээд дуу аялал бүр ингээд амар гоё ажиллаадсан хүнээс очиж асуусан юм байна л да. Чи аз жаргалтайгаар ажиллаад байна. Чи яагаад аз жаргалтайгаар ажиллаад байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэл өнөө хүн юу гэж хариулсан бэ гэхээр яг үннийг хэлэхэд энэ сүмд чинь удахгүй баахан хүмүүс ирээд тийм ээ аз жаргалаа олохын төлөө мөрглөө үйлдэлнэ. Аз жаргалаа олохын төлөө өөрийнхөө хийсэн муу үйлдэлээ намжлна. Энэ утгаараа би хийж байгаа ажил болгондоо би тийм ээ хайр гэдэг юм шингээж хийж байгаа юм ба. Тэгхийн бол тэр ирээдүйн хүмүүсийн аз жаргалыг бүтээхэд миний оруулж байгаа хувь нэмэр тийм учраас би маш гоё аз жаргалтайгаар ажиллаа хийж байна гэж хэлсэн. За хитгэн алхаад маш их ядарчихсан. Ажлаа хийх болгондоо хараасан тийм ээ ямар нэгэн байдлаар аз жаргалгүй байгаагаа мэдэрсэн нэгэн хүн дээр очисон ба. Тэгээд за чи ажил чинь ямар байна? Ажлынхаа талаар ингээд тийм ээ чиний сэтгэл ямар байна гэсэн чинь. Хэвээ амьдрал гэж угаасаа ийм тэнэг. Өстө ямарваа нэгэн байдлаар мөнгө авч гэртээ харихгүй л бол эхнэр намайг тийм ээ эхнэр хүүхдээ чижээж чадахгүй. Одоо тийм ээ намайг үргэлж доош нь чигдэг. Би тэгэхээр ямар нэгэн байдлаар эхнэр хүүхдтэйгээ байхын тулд энэ ажлыг хийх ёстой болж байна. Эхнэр хүүхдэд тижээхийн тулд би энэ ажлыг хийх ёстой болж байна. Тэрнээс энэ ажлаас авч байгаа дац жаргал гэж юу байх вэ? Надад бол үнэндээ зүгээр л бушуухан цаг өнгөрөөд цалингаа аваад харихын цаг гэдэг бодлол надад ажиллана. Энэ одоо тийм ээ намайг энд холбож байна гэж хэлсэн. Тэгтэл яг үндэ тэр хоёр авь адилхан ажил хийж байгаа тийм ээ авь адилхан ажил. Тэгвэл бид нар аз жаргалыг өнөөдөр өөрсдөө бүтээж чадвал би аз жаргалыг илүүтэй их мэдэрч чадаад байгаа байхгүй. За тэгвэл би та нараас асуусан. Энэ гурван аз жаргалын хаана чи хамаг анхаарлаа төвлөрүүлээд байна? Хаана чи хамаг цагаа төвлөрүүлээд байна? Тийм ээ. Чи өнөөдөр өөрөө хүнд өгч чаддаг ажлыг хийж чадж байна. Тэгэхээр ер нь аз жаргал гэдэг бол мэдээж нэгдэхгүйгээр байна гэж байхгүй. Нэгдэх гэдэг бол байх ёстой. Хин нэгэнд бид нар аз жаргалыг өгснөөр авдаг учраас бид нар ч гэсэн авах хэрэгтэй. Тийм ээ. Тэгвэл бид нар дандаа аваад авах биш. Бас өгдөг байх хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ? 3 дахь үеийн үе шат маань эхэлж байгаа. Энэ нь болохоор бид нар өнөөдөр хин нэгэнд өгснөөр би аз жаргалыг мэдэр. Тэгэхээр яг энэ дээр бид нар одоо тийм ээ миний аз жаргалын хэмжүүр яг юу юм бэ? Би 1 дээр байна уу, 2 дээр байна уу, 3 дээр байна уу? Энэ дээр би өөрийгөө төвлөрүүлээд тийм ээ хаана би хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Өнөөдөр өглөө босоод л би одоо тийм ээ хин нэгнээс хайр авахтаа төвлөрүүлээд байна уу? Нөхрөөсөө би хайр нэхэд чи намайг үнссэнгүй шүү дээ. Чи ажилдаа явахдаа одоо тийм ээ надад хайртай гэж хэлсэнгүй шүү дээ. Чи тийм ээ одоо айлын нөхрүүд өглөө оронд нь кофе авчираад өгдөг бол чи өгсөнгүй шүү дээ гэл ингээл хайр авах гал халамж авах гал чи ингээд үзэлцээд байна уу? Аль эсвэл чи тэр хүнд өгч байна уу тийм ээ? Өглөө босоод энийгэл сайхан цагаан ууй бүгдээрээ хайрны энийг хийчихье. Чи тэрийг яг хийх үү? Би ингэх үү, тэгэх үү гэд ингээд бүгдэнд нь өгснөөрөө чи авч чадчихна. Яг энэ дээр бид нар өөрөөс нь энэ асуултыг асуугаарай. Тэгэхээр яах вэ гэхээр үнэн хэрэгтэй миний аз жаргалын хэмжүүр, миний өнөөдрийн хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг, бодож байгаа бодлоор л хязгаарлагдаад хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би аз жаргалын хэмжүүрээ өсгөе гэвэл би тийм ээ 2 дахь, 3 дахь гэдэг одоо тийм ээ аз жаргалын зүйлүүд дээр илүүтэй их анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болж байгаа. Өнөөдөр би суралцах хэрэгтэй. Суралцснаар яах вэ? Наацх нь харилцаанд суралцснаар би хайртай хүмүүстэйгээ гоё харилцаад гэр бүл ойр орчноо би гоё болгочих чинь. За 3 дугаар би өгөх хэрэгтэй. Өгснөөр яах вэ? Өнөөдөр тент ч өглөө, энд ч өглөө яг энэ өгснийхөө хэрээр би амьдрал гэдэг чи өгөө аваа л байдаг. Тийм ээ? Үндэ өгөө аваа байдаг. Бүх юмны тэнцвэр тэгж олж идэг. Би илүү өгөх тусмаа илүү их авдаг байхгүй. Тэгэхээр хүн яадаг юу өгөх би өстө өөрөө яйдаа гэж мөнгөгүй яж чи юу энд өгөх гэж боддог тийм ээ. Чи өгч байгаа цагт бүх авъя гэсэн хүссэн юм чинь чамайг дагаад шууд автоматар ирж идэг. Автоматар мөнгө байна уу? Аз жаргал байна уу? Хайр байна уу? Тийм ээ? Дурлал байна уу? Тэгээ юу байдгийг бүх юм чи автоматар авах хэрэгтэй болчих тийм ээ. Тэгэхээр өнөөдөр энийхээ яг бид нар өөрчлөөд аз жаргалын хэмжүүрээ арай өөрчлөөд эхэлчих юм бол бид нар өнөөдөр бүгдийг авах боломжтой байдаг шүү. За өнөөдрийн хичээл маань тэгэхээр үгээр дууслаа. Тэгээд яах вэ тийм үү? 9 сараас миний хичээлүүд маань одоо ингээд эхлэн 10 сарын 1-нд гэхэд бүх хичээлүүд сургалтууд маань эхлэх учраас хэрвээ та нар хүсвэл миний сургалтанд бүртгүүлж болно шүү. Та нар надад бүгдээрээ мессеж бичээд аль эсвэл энэ чатн дээр нэмэх нэг гэд бичээрэй. Тэр сонирхсан хүмүүст би бүгдээрэнд нь
өөрийнхөө хичээлийнхаа сургалтынхаа талаар мэдээлэл явуулах болно. За тэгээ бүгдээрэнд нь сайхан оройг хүсье, сайхан өдрийг хүсье. Баярлалаа. Баяртай.